За манай компани 2005 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэгээ 2015 оноос бол хөдөлмөр хамгааллын хувьц хэрэгслийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тэлсэн. За тэгээд төрийн болон хувийн эмчид бол маш олон хувь компани аж ахуйн нэгжүүдэд бол хамтран ажилласан. За тэгээд сартаа бол 3-аас 5,000 ширхэг зуны ажлын хувцас, 1000-аас 3,000 ширхэг өвлийн ажлын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. За одоогоор бол үндсэн 20-аас 25 ажилчдыг бол тогтмол ажлын байраар хангаа ажиллаж байна. Мөн 3-аас 5 кластер үйлдвэр, мөн 20 гаруй гэрээт ажилчтай хамтран ажилладаг байгаа. За энэ хугацаанд бол мөн 2 үйлдвэрийн байртай болсон байна. За манайх бол Эрдэнэс 5 толгой, Монголын төмөр зам, 5 толгой төмөр зам, за тэгээ Улаанбаатар төмөр зам гэд ер нь бол дандаа нөгөө төрийн өмчит компаниудтай ихэвчлэн харилцан ажилладаг байгаа. За ер нь бол тэгэл материал сонголтоос эхлэндээ одоо тухайн аж ахуйн нэгж одоо ямар орчинд ямар нөхцөлд ажилладгийг ажилчид нь хэсэг нэгж бүртээ ямар онцлогтой хувцас өмсвөл зүгээр ингэдэг маш их судалгаа явагддаг л та. За тэгээ материал нь урагдах цоорох уу хідэн угаалт агшил цуналт өгөх юм уу төсвөртэй юм уу гэд маш тийм олон шинжилгээ судалгаа хийж ер нь бол хийгддэг байгаа. За тэгээд мэдээч хэрэг оёдлын технологи эсгүүр зохион бүтээлт гэл маш олон шат амжилах бүр дээр чанарын өндөр түвшин хангаа ажиллах нь маш их чухал байдаг. Ажлын хувцас бол жирийн нэг өдөр тутмын хувцасаас бол маш их ялгаатай л та. Маш юм тусгай нөхцөл өмсдөг мөн олон нормын хангалт гэдэг утгаараа 1-2 жил дор хаяж өмсөгдөг учраас маш их бат бөх эдлгээтэй байх нь маш их чухал байдаг. Мөн аюулгүй байдлыг стандартын түвшинд хангах хэрэгтэй. Дор хаяж харах уу эсвэл гэрэлтүүлэг орчинд гэрэл ойлгогчтой хийх ч юм уу. Орчин нөхцлөөс нь хамаарат загвар дизайн нь өөрчлөгдөд явдаг байгаа тухайн хэсэг нэгж бүр дээр. Манай компани болохоор ер нь бол урд нь бол дандаа юм төрийн өмчит болон бусад компани захиалгаар гүйцэтгэжсэн бол энэ жил маш том зорилт тавин ажиллаж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр Emprovir гэдэг өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулад бид нар оюуны нэрэн дээрээ оюуны өмч ирэхээ хөөцөлдөө явж байгаа гэсэн. За тэгээд анхан шатны судалгаа шинжилгээ бүтээгдэхүүнийхээ эхний загварын туршилтуудаа хийгээ явж байгаа. За энэ нь бол маш том зорилт тавьсан нь тухайн компани гэхээсээ илүүтэй бид нар өөрсдийн онцлогоо харуулад Монголын зах зээлд байгаа ажлын хувцсны брэндүүд тэдрээс яалгарах онцлогтой, загвартай, дизайнтай мөн тав тухыг маш өндөр түвшинд хангасан. За тиймэрхүү хувцсуудыг бол үйлдвэрлэхээр зэхэж ажиллаж байна. Яг судалгааны шатн дээр явж байгаа.